За тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг бид 2017 оны 9-р сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр чуулган зохион байгуулахад мэдээж хүнсний аюулгүй байдал гэдэг бол би ер нь Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс хэлж байгаа гол асуудлыг бол бид стратегийн хамгийн чухал хүнсээ 100% Монголдо үйлдвэрлэдэг болоо гэдэг хамгийн том зорилтыг тавьж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ Монголдо 100% хүнс үйлдвэрлэнэ гэдэг бол мэдээж хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа та бүхнээс шалтгаалж байгаа. Өндөг үйлдвэрлэгчид ирсэн байна. Мал төхөөрөх, эхлэн боловсруулах үйлдвэрлэлийн төлөөлөгчид ирсэн байгаа. За ингээд нийт 70 гаруй төлөөлөгчтэйгээр бид өнөөдрийнхөө хэлэлцүүлгийг хийх гэж байна. За ингээд энэхүү хэлэлцүүлгийн нээлтийн үгийг хэлнэ үү гэж ерөнхийлөгчийн тамгын газрын дарга энх бол таныг урьж байна. Сайн мэцхан та бүхэнд өнөөдрийн төргий ерөнхийлөгч ажиллаа аваад хамгийн эхэлж байгаа асуудал бол энэ аюулгүй байдлын асуудал байдаг. Тэгээ аюулгүй байдал дотроо хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдал гэж үзээд анхны хуралдааныг иргэний танхимаас ингээд эхэлж байгаа. Хүнсний аюулгүй байдал нь хүн амын анхдах хэрэгцээ. Нийгмийн эрүүл мэндийн салшгүй холбоотой тул аливаа улс үндэстний оршин тогтоход чухал байр эзэлдэг юм аа. Энэ утгаараа төр засгийн анхаарлын төвд өргөж байдаг. Манай улс ч гэсэн тодорхой хэмжээний хууль дүрм журмуудаа арга хэмжээнүүд бол байнга авч хэрэгжиж явдаг. Та бүхэн энэ салбарын хүмүүсүүд мэдэх бах. За үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд үндэсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгийн нэг байхаар хуульчилсан. Энэ асуудлыг уялдуулан зохицуулах чиг үүрэггүй төр хувийн хвшлийн төлөөлөөс үрдсэн орон тооны ус хүнсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газрын дэргэд ажиллаж байдаг. За Монгол Улсын ерөнхийлөгч Алтмаагийн баталгааны санаачлагаар Монгол Улсын хүнсний аюулгүй хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж шийдвэрлүүлэх зорилгоор хүнсний аюулгүй байдал нэртэй үндэсний чуулганыг 9 сарын 12-нд төрийн ордон зохион байгуулахаар бэлдэж байгаа. Тэгээ энэ чуулганы бэлтгэл хуралдаанууд өнөөдрөөс ингээд эхэлж байна. За энэхүү үндэсний чуулганы өмнө 3 салбар хуралдааныг төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хувийн хвшлийн оролцоотойгоор зохион байгуулна. Өнөөдрийн та бидний оролцож байгаа хурал бол махан бүтээгдэхүүн өндөг үйлдвэрлэгчдийн тулгымдсан асуудал шийдвэрлэх арга зам салбар хуралдаан эхнийх нь байна. Үргэлжлээд маргааш нөгөөдөр явах сүү ус ундаа тос үйлдвэрлэгчид төмс үндэсний ногоо гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэдэг яг адилхан сэдвтэй салбар хуралдаанууд дараалан зохион байгуулагдана. Манай энэ хуралд хүнсний аюулгүй байдлыг хангахад сэтгэл зүрэхээ зориулж ажилладаг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл та бүгд салбартаа тулгамжж байгаа асуудал, бэрхшээл, өнөөдрийн нөхцөл байдлыг бодиттой үнэлж цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо сайжруулахад, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж итгэж байгаа. Өнөөдрийн салбар хуралдааныг хамтран зохион байгуулж байгаа Монголын хүнсэлтэй холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүүдийн аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийг үндэсний болон салбар хуралдаануудаа идэвхтэй оролцож, үнэтэй санал зөвлөмж гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмээ оруулна уу гэж урьж байна. Салбар хуралдаанд амжилт хүсье. За манай улс хөдөө аж ахуйн уламжлалт орон хүн амын хүнсний хэрэгцээнд жилд дунджаар 10-аас 11 сая толгой мал, за экспортод 5-аас 6 сая мал мөн төхөөрж экспортлох юм боломжит нөөцтэй. За улсын хэмжээнд жилд 2 сая бог, за 460 орчим мянган толгой бод төхөөрөх хүчин чадалтай 41 үйлдвэр бүртгэлтэй байгаас за 22 нь бол одоо үйл ажиллагаа явуулж байна. За энэ суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглаж одоо чадахгүй байгаа ийм асуудал бас бий.
За махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх. За үйлдвэрүүдэд өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинжилэл хийх, махын бэлтгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх, бодит ажлуудыг цаашид улам эрчимжүүлэх ийм шаардлагатай байна. За дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх учирж байгаа гол бэрхшээл бол та бүхэн мэдж байгаа малын эрүүл мэнд өвчлөлтэй холбоотой. Иймд Монгол Улсын засгийн газраас мал амьтны эрүүл мэндийн тухай, за малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг улсын их хурл өргөн барьсан хэлцэх шатанд байна. За хуулиуд батлагдаж хэрэгжилтийг хангаснаар мал аж ахуйн салбараас эрүүл чанартай хүнс бэлтгэгдэх үндсэн нөхцөл бүрднэ гэж үзэж байна. За засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл хүнс, эрүүл Монгол зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг докторжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн удирдлагын хамаарлыг бууруулах зорилгоор мах сууны ангатгуур айныг мөн зохион байгуулж байна. Айны хүрээнд махны чиглэлийн эрчимцэн аж ахуй, тэжээлийн тариалан, мах үйлдвэрлэлийг дэмжих, мах бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, мах боловсруулах салбарыг хөгжүүлэх, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлж байна. За манай улсын мал сүргийн хувьд бол бүтцэнд бог мал зохилж байдаг. За байгаль орчинд ээлтэй мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, за малын тооноос илүүтэй чанарт анхаарах, бэлчээрийн даацад тохируулан сүргийн бүтцийг зохицуулах стратеги баримталж байна. Иймд хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2017 онд бог малын махны экспортны тоо хэмжээнд бол квот ногдуулахгүй байхаар шийдвэрлсэн байна. За гадаадын уламжлалт түнш орны зах зээлд махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, зорилтод шин зах зээл нээх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ хүнсний аюулгүй байдал гэсэн сэдвээр ярьж байгаагийн хувьд импортын өндөг өнөөдөр хасар их хэмжээгээр орж байгаатай холбогдуулан саналаа хэлье гэж бодлоо. Өнөөдөр Оросын албаны улсад үйлдвэрлэгдсэн хасар их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн өндөг маань нэгдүгürt яагаад Монгол өндөгнөөс хямдхан өртөг байгаа вэ гэхээр маш химийн гаралтай уураг дагамгайлсан тэжээлээр тэжигддэг маш олон сая шууртай олон сая өндөг үйлдвэрлэдэг учраас хадгалагдах хугацаа нь урт хугацаатай байдаг. Урт хугацаанд хадгалахын тулд химийн гаралтай ариутгалын бодис хэрэгэлсэн тийм өндөг байдаг. Дээр нь манай бизнесмэнүүд мэдээж ашиг олохын тулд Орос албанаас улсаас өндөг импортлж орж ирж зарж байгаа. Тэнд айд болохоор удаан хугацаанд хадгалагдсан өндөг бол арай хямд үнэтэй байна. Тэр хямдарсан өндгийг өнөөдөр энд орж Монголын зах зээлд оруулж нийлүүлж байна. Гэхдээ сүүлийн үед бол манай Монгол хүн эрүүл хүнс сэргийлэх хүсдэг Монгол өндгөө болоод яг супермаркет дэлгүүрүүдээс хүмүүс голцсон Монгол өндгөө худалдаж авдаг болсон. Энэ импортын өндгийг бол хэн хэрэгжиж яах гэхээр дахин боловсруулах үйлдвэр тоорт нарийн бавны цехүүд буюу нийтийн хоолны газрууд мэдээлэл муутай хөдөө орон нутгийн худалдаа авагч нар бол импортын өндгийг хэр хэмжээгээр худалдаа авч байна. Энэ импортын өндөнд өнөөдөр энэ маань хүн амын эрүүл мэндэд асар ямаанд шууд биш ч гэсэн энэ химийн гаралтай тэжээл дамгааж идсэн мөн ариутгалын бодис хэрэгэлсэн бас Европын холбооноос эргэж байна. Өмнөд Солонгос улс саяхан бас гарлаа шүү дээ тэр химийн холбогдолтой бодисоос үүсэлтэй хүний эрүүл мэндэд хортой хор тавдар өчмөн үүсэх болцшгүй тийм химийн гаралтай бүтээгдэхүүн ариутгсан өндөгийг устгах тийм үйл ажиллагаа бол явагдаж байна. Гэх мэтлэн энэ өндөр хөгжилтэй олон сая өндөг шууртай газарт бол ямар бодис хэрэгж байгаа бол бид мэдэршгүй таашгүй